Богинохоод хүмүүн биеийг олж төрөх нь их хувь ерөөл юм. Тэр тусмаа орчлонд мэндэлсэн анхны мөчтөө эхийн хайрыг мэдэрч бүүэн зөөлөн дуу сонсож ангар шар ургаа амлан эхийн цагаан сүгэ хөхөж өснө гэдг нь хүүхдийн оюун санаа, бие, эрүүл мэндэд хамгийн чухал зүйл илээ. Тэгээ бүүэн дууны хэшиглэн бол хөгжим. Хөгжим гэдэг бол хүний сэтгэлийг амгалан сайхан болгодог. Магадгүй төгшөөртэй хөгжмөр хүнийг аимхай, эмэмтгий болгодог. Тэгэхээр хамгийн аргадангүй хэшиглэх үе бол бүүэ. Бүүэ гэсэн үг. Ер нь хүүхдийг төрөхт нь яг ямар зан үлээг үлдэж ямар дуу аваа анхлан тухайн сонорыг мэллааснасаа тухайн хүүхдийн оюун ухаан бүрэлдэн тогтох дотоод сэтгэлийн агаар нь ямар хүн болох вэ гэдэг нь бол шууд тодорхойлогддог гэж монголчууд үздэг. Тэгээ хүүхдийг ихээс мэндэлсэн дайрууд тэр хүүхдэд янз бүрийн хиншүүхээр сүнэртүүлэхгүй байх, сайн сайхан дуу сонсгох, эсэргээрээ одоо сөрөг муу дуу аваа сонсох бүр муу шиншүү хэрэгсэн үнэр-үнэртүүлэхэд тухайн хүүхдэд дотоод сэтгэлийн агаар муутай, тавилан муутай, өндөр буян заяатай тухайн хүүхэд төрсэн байлаачсан буян заяын дөрөтнө гэж үздэг. Тэгэхээр бүүэн дуу гэдэг маань өөрөө ерөнхийдөө бол тарин шахуу. Одоо ерөнхийдөө бол таринтай агаар нэг юм а гэж үздэг. Ээж хүн хүүхэдтэй одоо хайраа илэрхийлэх хамгийн анхны одоо илэрхийлэл бол бүүэн дуу гэж боддог. Бүүэн дуу бол манай Монголын уламжилт ардын ам зохиолоос үүсэлтэй. Тэгээ манай монгол эхчүүд хүүхдээ айж цочиж уйлахаас хамгаалж 50 тавтаа унтуулах зорилгоор бүүэн дууг аялж тайвшруулдаг байсан байна. Тэгээд энэ бүүэн дуу анх үүссэн бол хэд хэдэн домог байдаг. Тэгээд Монголын газар нутаг бүрт өөр өөрийн амьдрал байдлын онцлогоос шалтгаалж ялгүй жоохон хоорондоо ялгаатай домогудаас үүссэн байдаг. Тэгээд эхлээд бол хүүхдийг одоо 50 тухтаа унтахад нь битгий хажууд чинь аав ээж ах дүү эгч ах чинь байна 50 тавтаа унт гэсэн зорилгоор бүү ай гэж аялгуулan хэлээд тэр нь аялгууны явцад нийлээд бүүэ болсон гэсэн ийм домог яриа байдаг. Хүүхэд хөлсөн гэж байдаг юм гэнэ лээ. Тэр бол айж байгаа, гэрвшиж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр айцыг үргээхийн тулд хүүхдэд нялхаа байхад нь ямар нэгэн элдэв цөвчөө шингээхгүй байхын тулд ээжигийн ариун тунгалгыг хэшиглэн хэрэгтэй байдаг юм байна. Ээжийн бүүэн дууг анхлан сонсож тэр хүүхдийн өөрийн одоо дотоод сэтгэхүй болоод бүх зүйл ариусын гэгэрч байдаг гэж үздэг. Манай монголчууд эзнээс ярьдаг л да ер нь бол айс зан муутай, ширүүн дошгон зантай амьдрал нь уруудаараа явж байгаа нэг бол ээжийн бүүгүүдөө сонсож өсөөгүй хүүхэд байна да. Энэ ээж нь бүүэлж өсгөөгүй хүүхэд байна да гэж ярьдаг. Арвжаа хотогт ээжийг тодорхойлж хэлэхдээ ээжийг давах бурхан байхгүй их хүн бол хүн төрлөختний бэлэг тэмдэг гэж хэлсэн шүү дээ. Чойнон бол би эмэгтэй хүнийг шүтдэг, би их хүнийг шүтдэг, би ээжийг шүтдэг гэсэн. Тэр миний хувийн бодол бол ээжийг давах бурхан энэ орчлонд байхгүй гэж би тэгээ хатуу боддог. Өөр бурхад бол мэдхгүй бүгд л ээжийг тэр бурхад гэдэг байгаа хүмүүс тэр эрдэмтэн гэдэг байгаа хүмүүс бүгд ээжигээс гардаг. Тэгэхээр ундраг нь ээжээ. Хамгийн их хайрыг шингээсэн аялгау гэх шиг бол ээжийн бүүэн дуу. Нялх балчирүүрээ бүвээлэн, ангар уурга хөхүүлэн суух нь их хүний эрхэм жаргал үрийн амьдралын бизээ. Эхээсээ хөвлийгээсээ төрснийхаа дараа гээд эхээсээ тусгаарлагдах мэдрэмж хүүхдэд төрдөг. Тэр үед бол одоо хүүхдийг хамгийн их ээжтэй найртуулах зүйл бол нөгөө ихийнхэн дуу хоолой. Тэгэхээр энэ дуу хоолойгоороо бол хүүхэд эхээсээ маш олон одоо эрэг энергитэй мэдрэмж дотн хайрцаа хайр халамжийг бол мэдэрдэг. За мөн бүүэн дууг аялж өгчээснээрээ бас хүүхдийн сонсгол өгчөд маш их ач холбогдолтой. Ээжигээр тогтохгүй аав бас давхар бүүэлдэг. Тэгвэл манай баян хонгорт бол хэдэн аав бүүэлж явахыг би яг нүдэрээ харж байсан. Тэгээ нөгөө талаар бол 33 нас хүрээд 33-ны мөчлөг гэж байдیں۔
ялангуяа эрэгтэй хүүхэд. Эрэгтэй хүүхдээ 33 нас хүрэхээр нь 33-ны насн дээр нь бүр өлгийдөд тэгээд мөөхүүлээд бүүлдэг. Ийм одоо аяг байдаг. Миний ихнэр хүртэл саяхан хүүгийн 33 таад нь өлгийдөд бүүлсэн л байна лээ. Бүвэн дуу сонсгох, тэр сайхан үнэртүүлэх, тийм ээ, хий ангир шар уургийг амлаж өснө гэдэг бол ингэж өссөн хүүхэд гэдэг бол өөрөө эргээд одоо хүнийг хайрлах, ханаа хайрлах, эх орноо хайрлах, сайн сайхан явах бүх үндэсний өмнөөс их тавигддаг гэж үздэг. Нэгэсэндээ бүүвэ гэдэг бол тарин уншлага юм л да. Бүхэл одоо хар муу янз бүрийн зөвчөг арилгаж хийсгэж байдаг. Муу өхнөөс амарч байдаг тийм аврал. Тийм асар гэгээтэй зүйл юм да. Бүүвэ бол гэгэрлийн нэг том сэжим. Тэр бүвэн дууны гол учир бол тэр нэлхнэраа хүүхдийг хорлж байдаг нэлсэн 15 ад гэж айхтар тийм аддон гэмтэд байдаг. Зөвхөн нэраа хүүхдийг бол хорлон одоо янз бүрээр одоо саад барцдаг учруулж байдаг. Тэдгээр 15 адаас хамгаалахын тухай тэд мөн бүвэн дууг одоо тэр хүүхдэнд цочиж уйлахад бүвэн дууг аялснараа тухайн хүүхдэд амирлаж сайхан гоё одоо амар амгаланд оршиж байдаг. Тэр ээжийн өөрийн ихийнх нь ангир шар уургаан амлуулад бүвэн сайхан дууг чихэнд нь сонсгож өгснөөрөө тухайн хүүхд бол их амар амгаланд нойрсож тэр бүх амар амгалыг мэдэрч авдаг. Тэр бүвэн дуу гэдэг маань өөрөө цаана асар нарийн тэм чаналвтай одоо юм утгыг илэрхийлж байдаг. Манай эрдэмтэд судлаачдын судалж үзснээр бүвэн дуу бол 13 дугаар зуунаас өмнө үүссэн гэсэн тийм дүгнэлт гаргасан байдаг юм байна. Хөхөн торгон мансэдэшэ хуганэ хуйлэн бүвэ. Монголын маань бүх ястан болгон өөр ингэсэн онцлогтой өнгө аястай тийм сайхан бүвэн дуунууд байдаг. Жишээ нь одоо үзэмчин бүвэн дуу байна. Бурайд зонголынх, аман баруун Монгол ардынх, тэгээд урагшаа говь тал нутаг руугаа мөн хоошоо дарахад гээд энэ болгоныг одоо ингээд задлаад судлаад ирэхээр үнэхээр их сонирхолтой байдаг. Яагаад би өөрөө ингэж бүвэн дуу гэсэн ийм нэг дуу гаргаваа гэхлээр энэ 1951 онд нийт ард түмний анх дугаар их наадам гэсэн тийм нэг улсын хэмжээгээр тийм наадам болсон юм. Тэгэхэд би одоо 21 настай байсан. Тэгээд нөгөө дүүнертэй нэг хайртай ер нь хүн бөөлж байгаа хүн хүүхдээ сайхан бөөл уянгалаа бөөлж байгаа хүн хараад би бараг хажууд нь зогсоод тэр бүвэн дүү гэдэг энэ аяын одоо ямар янзын аяндаар одоо бөөлдөг юм бол гэсэн юм хүн өөрийнхөө мэдгээр л аялдаг байсан байх. Ийм айтай бүвэ гэж. Тэгээ ер нь бүвэн дүү гэдэг чи одоо их хүн болж хүүхдээ хайрлаж байгаа. Хүүхдээ нь одоо хайрлаа бүвэ гэснээр бүвэ гэдэг ингээ бүвэлснээр тэр эхийн одоо өөрөг шүүн хүртэл ивлэж одоо хүүхдтэй хоол бол тижэл болдог учраас энэ хамгийн их ач холбогдолтой. Ээжийнхээ одоо шар уураг, хар уурагаас эхлээд одоо өр хүүхэд бол ээжийнхээ мөмөр хооллдог. Ингэж одоо бүвэн дуунд уярч өссөн хүн бол их зөөлхөн сэтгэлтэй болдог гэж дээр үеийн хөгшчүүчгээд тэгж ярьдаг байсан. Би ч өөрөө одоо олон хүүхдтэй, олон ач хүчтэй. Би одоо тэдний одоо 40-тэй тэдрээ хүртэл би баг барьж аваад нөх одоо энэрээ тайрлаад ингээд асраад байхгүй мөртлөө сүүлчийнх нь 41-ийг бас бүвэл гэж хэлж бүвэн дуугаа сонсгож байдаг ийм одоо имэйл дээ. Зарим хүмүүсүүд ер нь уулзал та нөгөө бүвэн дууны имэйл байж тэг одоош хүртэл
таны энэ дуугаар би хүүхдээ унтуулдаг, хүүхдээ ингэж бөөлж исэн гэж их ярьдаг юм билээ. Тэгээ одоо ер нь энэ миний энэ бүвэг бол мэдэхгүй хүн одоо байхгүй баха. Хүүхэд чилэгсэн аялж байдаг. Гадаа дотоо тоглож явахдаа чил аялдаг. Настай хүмүүс чилэгсэн аялдаг. Ийм л одоо 60 хэдэн жил одоо дуулагч байгаа дуу да. Би одоо өөрөө 87 настай. Галуу шууны дэгдэхэ гэсэн галуу шуу, ангир шуу, араацаа шуу гэсэн ийм одоо уран бодог дуу. Би энэ дуулсан юм аа. Тэгээ эндээ би бас их бахархдаг. Энэ нүүдэлчин монголчууд ч одоо айхтар их хүнд хүчээр ажилтдаг байсан. Хүүхдээ хөхөөлөхийн тулд нэг 30 минут амс гэдэг гэж байгаа. Хүүхдээ анч хөхөөлдөг, өөрөө ч одоо амардаг. Зогсоож зайгүй ажилдаг. Тийм учраас тэр хөхөн сайхан ивлээ. Тэрнээс удаагаад юм хөхийн хөхөөлөх цагаас одоо бас өнгөрөх юм бол зовсон сүү гэж ярьдаг. Малын хүртэл зовсон сүү уусан байна гэж ярьдаг. Тийм учраас хүүхдийг бол тэр цагт нь одоо хөхөөлж чадахч байсан ч чадахгүй байсан ч хүүхдээ нь хөхөөлж. Ер нь хүүхдээ болвол одоо эхийн сүүгээр л уужиж, эхийн сүүгээр л хөхөөлж тэгээд нэмэгдэл төжөөлөх шаардлага гарвал энэ чинь зөвлөгөөнөөр одоо тохирох таарах бол энэ нэмэгдэл төжөөлөх өгч болно л да. Хүүхний сүний давуу чанар нь юу вэ гэвэл нэгдүгээр хүүхдийн дархлааны систем хөгжиж идэг. Хоёрдугаарт ээжийн хүүхний сүүний найрлаганд А, С, В-ийн төрлийн витаминууд маш их хэмжээгээр агуулгаж идэг. Эдгээр витаминууд нь хүүхдийн биеийн дархлааг сайжруулахад дархлааны үндсийг тавьж өгч хөгжөхөд бол маш чухал нөлөө үзүүлдэг байгаа. За мөн хүүхний сүүний бас нэг ач холбогдолтой юм гэвэл одоо нөгөө дэлхийн нийтийг цочроо одоо харшил гэж нэг идэгдгүү өвчин байгаа шүү дээ. Харшил гэдэг өвчин өөрөө идэгдгүү өвчин. Энэ хүүхний сүгэр бойж жисэн хүүхдүүд бол яг цэвэр хүүхний сүгэр байцсан хүүхдүүд бол харшлын одоо харшилд өртөх магадлал тодорхой хуваар бүр 60% буурдаг гэж үздэг. Тэгэхээр бас нөгөө өвчний сүү буюу нөгөө эхийн сүү орлуулагчаар одоо өвчтөг хүүхдүүд маань аюух диатезтэй байдаг гэж ээж аав нар ярьдаг. Тэр шалтгаан нь ерөөсөө нөгөө хүүхдийн ходоод гидсэн дотор эхийн сүү өөрөө тэр харшлын эсрэг бодисыг үүсгэж өгчдөг гэдэг ойлголтыг мэдгүй байгаас болоод тагш байгаа. Тэгэхээр энийг бас их анхаарч явах хэрэгтэй. Анх бид нар яг энэ эхийн сүгээр хоолтыг дэмжих ажлыг бол 1992 оноос эхэлж хийж эхэлсэн. За хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр. За тэгээ 92 онд хийсэн судалгааны дүнгээр болохоор эхийн сүгээр дагнаа хоолт 92% байсан бол 2013 онд хийгдсэн Монголын хүн амын хоол тэжээлийн үндэсний 4-р судалгаагаар бол 56% болж буурсан байж байгаа. За тэгээ 2013 онд хийгдсэн нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаагаар эхийн сүгээр дагнаа хооллолт маань 47% болж буурсан. Хүүхдээ эхний 6 сар хүртэл дагнан эхийн сүгээр хооллооч гэж уриалмаар байна. За энэ маань дагнан эхийн сүгээр гэхээр ерөөсөө усч өгөхгүй, ямар нэгэн байдлаар нэмэгдэл хоолч өгөхгүй, зөвхөн эхийнхаа сүгээр л 6 сар хүртэл хооллох. Энийг нөгөө эхийн сүгээр дагнаа хоолт гэж нэрлэдэг байгаа. Тэгээд яг 6 сар хүртэл яадаг вэ гэхээр тухайн хүүхдийн хэрэгцээг эхийн сүү өөрөө бүрэн 100% хангаж чаддаг. Нөгөө хэрэгцээтэй өөх тос, нүрс ус, амин дэмүүдийг нь за уургийг нь хангалттай хэмжээгээр яаж юм. За тэгээд 1 наснаас хойш 6 сартаагаас эхлээд зохистой нэмэгдэл хоолнд оруулаад үргэлжлүүлэн 2 нас хүртэл хүүхдээ хүүхний сүгээр хооллооч гэж уриалмаар байна. За ээж нартаа эцэст нь хэлэхэд бид нар үр хүүхдээ төрүүлэхдээ 9 сарын хөдөлмөр шингэж 9 сар өөрийгөө хошин тавьж маш их эрсдлийг гүүрч, маш их ядарч иж энэ бяцхан хүүхдэд төрүүлдэг байгаа. Тэгэхээр энэ бяцхан хүүхдэд тэгж төрүүлчихэд бид нар маш сайхан, ухаантай, их орондоо хэрэгтэй, эрдэм номтой, эрүүл сарвал хүн болоосаа гэж явдаг бол мэдээж бүх ээж аав нарын хүсэл байгаа. Тэгэхээр энэ хүслийг маань биелүүлэх хамгийн гол зүйл бол ээж нар маань хүүхдээ бүвээн дуугаараа эрхлүүлж, инхрийлж хөхнийхөө сүүгээр цадтал хоолж байгаасай гэх. Тэгэхээр маш олон ээжүүд маань хүүхдээ бүүвэн дуугаар аялж, бүүвэлж, унтуулж одоо тэр тарих сэтгэл оюуныг нь амрааж мөн эхийн сүүгээр заавал хооллоорой гэж та бүхнийгээ уриалж байна. Тэгээд Монголын үрс маш олон болох болтугай.
It's a good day.